За сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний би та бүхэнд хэрхэн тагтан дээрээ өөрийн бичил ногооны талбайтай болох талаар зааж өгөх байгаа. За тагтан дээр хамгийн тохиромжтой хүнсний ногоо болон жимс гэвэл жимснээс бол гүзээлцгэн бол илүү их сайн тохиромжтой байдаг. Хүнсний ногооноос салаад навчнаар илүү навчит ногооноор илүү тохиромжтой байдаг. Мөн редиск буюу улаан манжиг бол тарьж болдог байгаа. За та бүхэнд энэ удаад би бол ямар төрлийн хүнсний ногоо тарьж өгөх вэ гэхээр салаад навч тарьж өгөх байгаа. Миний сонгосон салаад навч гэвэл энэ Lolo Bionda сортын 35-аас 45 хоногийн болцтой ийм салаад навчийг тарьж өгөх байгаа. Энэ салаад навч нь нэмэх 5-аас нэмэх 30 хэм хүртэл төсвөртэй. Тэгэхээр зуны үйлрэлд бол тагтан дээр бол харьцангуй халуун байдаг болохоор ургалт их хурдтай байх болно. За савны хувьд гэвэл ойролцоогоор 40 18 ийм харьцаатай ийм савыг бол сонгосон байгаа. Энд минь бол салаад навч хангалттай ургах бол орчин нөхцөлнөө сайн бүрдэж өгдөг байгаа. За салаад миний сав минь доороо 6 нөхтэй 6 нөхтэй болохоор 6 нөхтэй байгаа. Харин сонгосон хөрс минь болохоор энэ Agra Balt энэ хөвдөг хөрсийг сонгосон байгаа. Agra Balt хөвдөг хөрс минь болохоор хөнгөн бүтцтэй ойролцоогоор 70 литрийн эзлэгүүдээ энэ Agra Balt минь 12-оос 13 кг жинтэй байдаг. Маш хөнгөн бүтцтэй ус чигийг өөртөө сайн тогтоож өгдөг, агаарыг сайн нэвтрүүлж өгдөг юм хөрс байгаа. За би ингээд урьдчилан бэлдээд энэ савныхаа доотын 3 нөхийг цолсон байгаа. Яагаад доошоо ус их алдах магадлал их өндөртэй байдаг болохоор 6 нөхнөөс 3-ыг цолсон байгаа. За бүгдөө эхлээд энэ хөрс минь хөнгөн хөвсгөр хөрс болохоор энэ савныхаа ер нь савнаасаа нэг 2-3 доор хийгээд өгчнө. Тэгээд энэ хөрсөө бол маш сайн задлж өгөх хэрэгтэй байгаа. Энэ хөрс минь өөр анх үйлдвэрээс ирэхдээ нэлээд нэгтарчихсан бас юм бүхэл болцсон байдаг. За ингээд хөрсөө сайн задлж өгсөний дараа бол нийтэхэд ингээд тараагаад өгчнө. Сайхан тарааж өгснийхэн дараа ингээд доошоо суулгаад өгнө. Суулгаад нэгтэршүүлээ, баг зэрэг нэгтэршүүлээд дараад өгнө. Яагаад гэвэл энэ хөвдөө хөрс минь өөрөө маш хөнгөн бүтцтэй байдаг. Дээрэс нь бас салаад навч ургах шим тижээлийн бодисоор шим тижээлийн бол эрдэс бодис хангалттай хэмжээтэй байдаг тул ямар нэгэн нэмэлт бордоо хийх бол шаардлага харьцангуй бага байдаг. 1-2 жил ашигласны дараа бол бусад төрлийн одоо хөрсөөр баяжуулах бас бусад төрлийн одоо бордоонуудыг бол хийж өгч бол баяжуулж болно. Эхний 1 жилдээ бол шууд тарихад бол ямар нэг асуудал бол байдаггүй. За ингээд хөрсөө сайн суулгаад өгсөний дараа би усаар услаад өгнө. Энэ ус минь бол зүгээр энгийн ус байгаа. Баг зэргийн өмнө нь бол би бордчихсэн болохоор бордооны минь хольц ороод өгсөн болохоор энэ бор шаргал харагдаад байна. За ингээд услаад хийгээд өгч байна. За усаа ингээд ханын дагуулад бас сайн хөнгөн хийгээд өгч байна. Хэрвээ ингээд бүр илүү доошоогоо суугаад өгөх юм бол яагаад өгч болно? Хөрснөөсөө нэмж хийж өгч болно. Хөрснөөсөө нэмж хийж өгч болдог байгаа. Яагаад гэвэл Agra Balt-ийн хөвдөн хөрс нэрээ маш хөнгөн бүтцтэй. Яагаад хөнгөн бүтцтэй. Ойролцоогоор 70 литрийн Agra Balt нь 6-аас 7 сар болж өгдөг. Одоо би ингээд дотоод савнд хийж байгаа бол миний Agra Balt хөрс ерөнхийдөө бол дуусах тийшээгээ орцсон. Тэгээ би 10 савнд бэлдэх юм зорилготойгоор энэ жил 70 литрийн 2 ширхэг Agra Balt хөрс авсан байгаа. За энийг доош нэгээ сайхан суулгаад өгнө. Энэ жоохон ихтэг тийшээгээ орчлоо. Гэтэ хөрс ихтлээгээд бас буруудах зүйл байхгүй. За ингээд доошоо баг зэрэг нэгтэршүүлээ суулгаад өгчнө. За ингээд нэгтэршүүлээ суулгаад өгчнө.
За усаараа ингээд услаад өгнө. Өөрөө энэ хөвдөө урсан маш сайн усыг шингээж барьж өгдөг юм онцлогтой байгаа. За ингээд ирэхэд хөвдөө урс минь ус нь бол ингээд сайхан ханаад өгсөн байна. За ханаад өгсөн болохоор баг 2 за ямар ч төрлийн зүйлээр гарч болно. Би юм нэг саваа нөхөлтэй кафетерикаараа юм 2 мөр гаргаад өгдөг байгаа. За жоохон нэвтэршүүлээд дараад өгье. За 2 шиг мөр гаргаад өгнө. Энэ мөрөндөө болохоор бид нар үрээ маш бага хэмжээтэйгээр суулгаж өгдөг байгаа. Биелийн дээр хөрсөн ах доош ингээд бүчээ. За үрээ ойролцоогоор энэ савнд нэг чимэг хөр хангалттай. Тэгнийгээс 2 чимэг хөр. За үрээ мэдрэмжээр ингээд үрээ авчихна. За үрээ минь маш жижиг хэмжээтэй ойролцоогоор 1 грамын савлгаатай ирдэг байгаа. За үрээ чимхэж аваад маш бага угаар алхамтайгаар унгаагаад өгнө. Хит их ойр байвал үр минийг шахуу ордог. Хит холдуулчвал бас үрийн зай холдоод өгнө. Ойролцоогоор энэ үрийн минийг 85-аас 90% нь бол ургах магадлалтай байдаг. Хамгийн үрийн соёололт өндөртөө ийм ургамалт ордог байна. Зарим тохиолдолд 100% ч гэсэн үрслэх тохиолдол байдаг. За ойролцоогоор 2 чимэг хөр авсан байна. За ингээд тараагаад ингээд барьжлаад өгнө. Хэрвээ хит ойр ургаад хит чигээ өрчвөл дараа нь соёосныхаа дараа нь сэрэгжүүлээд өгч болно. Яг өөрийн ургуулах гэсэн хэсгүүдээ сонгож аваад бол сэрэгжүүлээд өгч болно. За үрээ сулгасны дараа үрээ ингээ баг зэрэг хучаад өгнө. Хөвдөө өрсний минийг даваа тал нэг бол ус чигийг маш сайн барьдаг, агаарыг маш сайн нэвтрүүлдэг. Хөнгөн бүцтэй болохоор үр маш хурдан соёолж үрсэлгээ дэшээ гарч ирэх нөхцөлийг бол сайн бүрдүүлж өгдөг байгаа. За ингээ баг зэрэг дээрээс нь дараад өгнө. Ойролцоогоор 0.5 см гүнд бол суулгаад өгөхөд бол тохиромжтой байдаг. За ингээд манай үргэлжлэгээ минь бэлэн болчихлоо. Ер нь ногоо тарих бол маш амархан, харин түүнийг бол бордож ургуулж арчилж ургуулахад бол маш их ажиллагаа шаарддаг байгаа. За та бүхэнд өмнөх урс тарьсан ургалтуудаа харуулъя. За энэ болохоор 7 хоногийн өмнө тарьсан үрсэлгээ ойролцоогоор 3-4 см ургасан жинхэнэ навч 1-2 ширхэг л ургасан байна.
За энэ муу айдал 7 хоногийн настай үрсэлгээ байгаа. За ийшээ бол 2-оос 3 хоногийн настай мөрсөлгөөнүүд байгаа. Мөрсөлгөөнүүд байгаа. За ийшээ болохоор өчигдөр тарьсан өрсөлгөөнүүд арай соёолж цухаж амжаагүй байна. За одоо ингээд бүгдээр энэ өрсөлгөөгээд одоо 2-оос 3 хоногийн дараахад 3-аас 4 хоногийн дараа ихэд бүрэн соёолж бол ургасан байна. За баярлалаа та бүхэнд анхаарал хандуулсанд.